Өнөөдрийнхөө YouTube бичлэгээр нэгэн гайхалтай NBA-ийн домог тоглогчийг танилцуулах гэж байна. Түүнээс олж NBA дөрмөө хүртэл өөрчлөхөд хүрч байсан. Энэ бол Is that? Oh, Shaquille O'Neal! No way! Shaquille O'Neal! And making his way to the ring, Shaquille O'Neal! One of the greatest NBA players ever. He's a 15-time All-Star. Shaquille O'Neal has been teasing for years. He was going to be a part of WrestleMania. Oh my God! За тийм энэ бол мэдээж домогт Shaquille O'Neal. Shaquille O'Neal одоо хүртэл NBA-тэй маш ойр дотно ажилладаг. Тэгвэл тоглогчдын талаар тэрээр юу гэж хэлж байсан болон Shaquille O'Neal-ийн талаар тоглогчид юу гэж хэлж байсан талаар мэдээллийг үзүүлье. Хэрэв би өнөө үед тоглож байсан бол 50 оноод унтчихлаа. Надад ингэж хэлэх шалтгаан байна. Ямар ч тач би өнөөдрийн бүх хүний талбай дээр хийж байгаа тэр зүйлийг дагаж хийхгүй. Тэд их айхтар шийддэг. Тэгээ шидэд үзэлтэй. Наадхаа оруулаарай л гэж захив. Харин би 10 удаа 3-аас шийдгээс шалгахнаар 15 удаа 2 оны тохиолдыг будагтаа талбайд хийх болно. Ингээд 30 оноо авчихна. Бас өнөө үед хүн гар хүрэхтүүдийг л алдаа өгдөг болсон. Харин бид тэр новшийн чөлөө шийдэлтүүдийг маш анхааралтай хийх болно. Бүх анхаарлаа төвлөрүүлж яваад тохооныхаа байрлалыг зөв тохируулаад 10 оноо авчихна. Ингээд хайр нэргүй тохож 10 оноо авчихна. Ингээд л 50 оноо шүү дээ хэмээн тэрээр хэлж байжээ. Shaquille O'Neal-ийн хувьд Kobe-гийн ээжтэй үргэлж уцаар ярьдаг тухайгаа ингэж хэлсэн байна. Би сартаа нэг удаа Kobe-гийн ээж рүү залгаж биеийг нь асуудаг. Тэр эмэгтэй сүүлийн хэдэн жил маш их зовлон туулж байгаа. Ямар их сэтгэлийн дарамт туулж байгааг үгээр хэлхий аргагүй шүү дээ. Ийм зүйлс туулж байгаа хүмүүст заримдаа зүгээр л хэн нэгэн залгаад байна уу? Та сайн байна уу гэж асуух нь үнэхээр хэрэгтэй зүйл байдаг. Тэр бүсгүй хүүгээ болон нөхрөө хоёуланг нь алдсан хүн. Ийм зовлон хүнд ямар мэдрэгдгийг би үнэхээр мэдэхгүй. Гэхдээ тэр маш их өө гашуу шаналлыг даван туулж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Би зүгээр л түүнтэй яриад түүнийг инээлхийг хичээдэг. Түүний инээхийг сонсохын тулд өөрийн зүгээс боломжтой бүхнийг хийдгээ. Учир нь түүнд ямар хэцүү байгааг би мэднэ хэмээн Shaquille O'Neal хэлжээ. За Shaquille O'Neal-ийг сайн амтрагчтай байсан тулд авраг авсан хэмээн олон хүн хэлдэг. За тэгвэл Shaquille O'Neal Allen Iversonтой ч юм уу Tracy McGradyтэй хамт тоглож байсан бол яах вэ гэсэн асуултанд ингэж хариулсан байна. За нэгэн сэтгүүлч асуужээ. Та Allen Iversonтой хамт тоглож байсан бол хэдэн аврагын бүгжтэй байх байсан бэ гэж бодож байна гэж асуухад 4 удаагийн авраг гэж огтхон чиргэлзээгүйгээр хариулсан байна. 4 би түүнтэй хамт 4 авраг авч чадах байсан. Tracy McGradyтэй хамт байсан бас л 4-ийг авч чадах байсан юм тэрээр хариулжээ. За Shaquille O'Neal-ийн хувьд одоогийн төвийн тоглогчдод нэлээд шөмжлөлтэй ханддаг. Тэрээр том залуусын төлөөлөл гэж хэлж болно. За тэгвэл Rudy Gobert-ийн талаар ингэж хэлсэн байна. Тэр новш $250 сая авч байгаа гэж боддоо. Үнэн дээр тэр ийм үнцийг хөрөхгүй. Би том залуусын холбооны ерөнхийлөгчийн хувьд хэрв ийм цалин авч байгаа бол жинхэнэ төвийн тоглогчийн эзэрхий тоглолтыг гаргах хэрэгтэй. Хэрвээ Rudy Gobert алдрын танхим сонгогдох юм бол би тэр ёслолд яашин зөмсөд очино. Би чамайг талбай дээр юу хийх ёстойг чинь хэлээд өгье. Самбартаа тэмцэж, чамтай тулсан тоглогчдыг хэмх мөргөж унгах ёстой. Гэтэл одоо чи талбай дээр юу хийж байна вэ? Жижиг тоглогчдод дээрлэхүүлж байна. Чи чинь төвийн тоглогч шүү дээ мэн. The Big Podcast сүүлийн дугаард оролцохдоо Rudy Gobert-ийн тоглолтын хэм маяг авч байгаа цалин өсөлтөө нийцэхгүй байгаа талаараа шөмжлөлт хандсанаа хэлж байжээ. Shaquille O'Neal-ийн хувьд Los Angeles Lakers багаас яваад Miami Heat багт нэгдэж байсан. За тэгвэл тэрээр шилдэг баг бүрэлдүүлэхийн тулд цалингаа баг зэрэг асууж байсан байна. Shaquille O'Neal 2004 онд Miami Heat багт нэгдэхдээ хүчрэг баг бүрдүүлэхийн тулд цалингаа 19-аас 20 сая доллараар багасхыг зөвшөөрч байжээ. Петрали хурж ирээд Shaq би чамд хайртай. Би чамд 120 сая долларын цалин өгч чадна. Гэхдээ ингээл бид дахин сайн тоглогч авч чадахгүй. Эсвэл би чамд 100 саяг санал болгож James Posey, Gary Payton зэрэг сайн залуусыг авчирч чадна гэсэн. Би хариуд нь бид ялах ёстой. Би заавал Kobe-гоос өрсөж төрүүлэх ёстой. Надад хангалттай мөнгө асар том байшин бий. Таны саналыг зөвшөөрч байна хэмээчээ. Shaq Miami-д нэгдсэн 2 дахь улиралдаа Dwayne Wade-ийн амтаар төрүүлж Kobe-гоос өмнө дахин цом мөрөх зорилгоо биелүүлж чадсан юм а. За Shaquille O'Neal маш олон удаа 3 шидэж байсан ч нэг л амжилттай болж байсан гэдгийг та бүхэн мэдэх үү. Тэгвэл та бүхэнд энэхүү мэдээллийг үзүүлье. Shaquille O'Neal 11,196 бөмбөг цагирагт оруулсан байдаг. Гэвч түүний оруулсан бөмбөгний цор ганц нь 3 шугамны араас шидэж оруулсан бөгөөд 1996 оны 2 дугаар сарын 16 тэрээр Milwaukee Bucks багийн эсрэг Orlando Magic баг тоглож байхдаа тус түүхэн шидэлтэй амжилттай болгож байжээ. Цаг дуусахад 2 секунд дутуу байхад тэрээр 3 зайн гаднаас цагт оруулсан бөгөөд Shaq карьерийнхаа туршид 22 удаа 3 зайны шидэлтийн оролдлого хийж байсан ч цор ганц нь энэхүү амжилттай болж байжээ.
За Shaquille O'Neal-ийн талаар сайхан сэтгэлийнхэн талаар маш олон үг түүхийг та бүхэн сонсож байсан баг. За тэгвэл тэрээр нэгэн залууд хорвын бүгж авч өгч байсан байна. Shaquille O'Neal үнэт эдлийн дэлгүүрт явж байгаад хорвын бүгжээ авч байсан залуугийн бүгжний үнийг төлж байжээ. Энэ талаар Shaq би зүгээр л хүмүүсийг инээлхийг хүсдэг. Ердөө л энэ хэмээн хариулжээ. За Shaquille O'Neal-ыг NBA-д драфтлагдахад маш олон хүн түүнд итгэл хүлээлгэж байсан. Тэрээр итгэлийг нь хугалаагүй. 1992 оны 1-р төргийн 1 дахь сонголт 20 настай Бухмит биетэй төвийн тоглогч залуу ихний тоглолтуудаараа лигийг гайхшруулж ижээ. Тэрээр замлынхаа 1 дахь тоглолтод 12 оноо 18 самбар 3 хаалт, 2 дахь тоглолтод 22 оноо 15 самбар 4 хаалт, 3 дахь тоглолтод 35 оноо 13 самбар 3 хаалт, 4 дахь тоглолтод 31 оноо 21 самбар 4 хаалт, 5 дахь тоглолтод 29 оноо 15 самбар 3 хаалт. Shaquille бол NBA-ийн түүхэндээ эхний 7 хоногт 7 хоногийн шилдэг тоглогч болсон цор ганц тоглогч юм аа. За Shaquille O'Neal-ийн хувьд домогт хамтран тоглогч Kobe Bryant-ийн талаар ингэж хэлсэн байна. Kobe-г орвол тэгээд мэтгэлцэж болно. Shaquille O'Neal бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын мэтгэлцээнд Kobe Bryant-ийн нэрийг оруулах ёстой гэжээ. Түүхэндээ хамгийн шилдэг гэсэн мэтгэлцээнд надад хамгийн таалагддаг нэг зүйл нь миний найз Kobe Bryant-ийн нэрийг оруулаагүй явдал. Хэрв та бүхэн нэрс гаргаж байгаа бол миний найз тэр жигсаалтад байх ёстой. Яг л хамгийн сайн таньдаг тансаг машиныг нэрлэгчгээд Lexus эсвэл BMW хоёрыг л нэрлэж болохгүй. Тэр жигсаалтанд нь Mercedes бас багтах ёстой. Тэгэхээр энэ мэтгэлцээнд Michael, LeBron, Kobe гэж багтах хэрэгтэй. Одоо мэтгэлцэж болно гэжээ. Shaquille O'Neal Stephen Curry-г хэдийгээр шүүмжилсэн боловч тэрээр Stephen тоглолтод маш дуртай гэдгээ хэд хэд удаа хэлж байсан юм. Би түүний замналын их үед түүнд дургүй байсан. Тэр үнийг хийж чадахгүй гэж. Гэхдээ тэр миний буруу гэдгийг батлан харуулсан тоглогч. Ийм учраас тэр миний хамгийн дуртай тоглогч гэжээ. Stephen Curry бүх цагийн шилдэг 10 тоглогчдын нэг болохын тулд дахин авраг болох шаардлагагүй. Тэр аль хэдийн энэхүү жагсаалтад орсон. Хэмээн тэрээр хариулж байсан байна. Shaquille O'Neal Dwight Howard-д өөрийн Супермен очиг өгсөнд дургүй байдаг. Тэгвэл энэхүү очиг Giannis Antetokounmpo-д өгсөнд эргэж тэрээр хэлжээ. Giannis бол үнэхээр муу залуу. Түүнийг Супермен гэж дууд. Намайг зүгээр л Shaq гэхэд болно. Өөрийн хочийг Giannis дүүдээ өгч байгаа юм. Howard-ыг Супермен гэхэд маш дургүй байдаг байсан. Shaquille O'Neal NBA-д орж ирсэн ч гэсэн түүнээс илүү тоглогчид байсан талаар ингэж хэлж байсан байна. Анх удаа би Patrick Ewing-тэй тоглоход манай гэр бүл бүгд тэнд байсан. Би Pet-ийн эсрэг тоглохоос их айж байсан. Би талбай дээр очиод Pet тантай танилцсандаа таатай нэрхмэ гэж хэлсэн. Харин Pet би шинэ залуучин нэслэхэд бэлэн байна. Ийм л аимшигтай хүн байсан юм да. Бурхан минь. Ийм хүнийг хүндлэж явахгүй яах вэ хэмээн тэрээр хэлж байжээ. Shaquille O'Neal-ийн хувьд NBA-ийн төгс тоглогч гэсэн түүнд сул тал байдаг гэдгийг та бүхэн мэднэ. Яг гэвэл Shaquille O'Neal чөлөөт шидэлтийг маш тааруу шиддэг. Энэ талаараа тэрээрч ингэж хэлсэн байна. Би торгуулийн шидэлтийг 40%-тай шиддэг байсан. Энэ бол бурхан төгсөн бүтээдгүйг харуулж байгаа тод жишээ юм хэмээн тэрээр хариулжээ. За ингээд домогт тоглогч Shaquille O'Neal-ийн талаар NBA-ийн тоглогчид юу гэж хэлж байсан талаар мэдээллийг үзүүлье. Kobe Bryant, Shaquille O'Neal бол миний хамтран тоглож байсан хамгийн төгс төв. Тэр илүү хичээсэн бол бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч болж чадах байсан. Michael Jordan, Shaquille бол будагтай талбайд давмгайлах гэж юу болохыг шин төвшөнд гаргаж ирсэн тоглогч. Shaquille бол миний үеийн хамгийн хүчтэй, хамгийн аимшигтай төв. Тэрнээс болоод будагтай дүрмийг хүртэл өөрчилсөн шүү дээ. Charles Barkley. Shaq бол зүгээр нэг том тоглогч биш. Тэр бол зогсоох боломжгүй хүч. Hakeem Olajuwon. Shaquille бол миний харж байсан хамгийн хүчтэй төвийн тоглогч. Түүнийг сэтгэл зүрхтэйгээр хамгаалахгүй бол өрсөлдөх боломжгүй. Tim Duncan. Shaquille-тэй тоглоно гэдэг биеийн болон сэтгэл зүйн хамгийн том сорилт байсан. Yao Ming. Shaquille миний карьерт хамгийн том сорилт байсан. Би NBA-д дасан зохицохдоо хамгийн түрүүнд түүнийг даван туулах ёстой болсон юм хариулжээ. За тэгвэл Allen Iverson. Shaquille бол төрөмгийн байдал гэж юу болохыг надад харуулсан тод жишээ байсан. Домог дасгалжуулагч Phil Jackson. Шуудхан хэлэхэд Shaquille бол миний дасгалжуулж байсан хамгийн хүчтэй төвийн тоглогч. Greg Popovich будагтай талбайд түүнийг хинч зогсоох боломжгүй гэдгийг надад ойлгуулсан. Doc Rivers. Shaq бол тоглолтод ганцаараа дүрм өөрчилж чадсан цөөн тоглогчдын нэг хэмээн хариулж байжээ. Ингээд өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ домог төвийн тоглогч Shaquille O'Neal-ыг танилцууллаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. What? No. Is that? Oh my God. Shaquille
15-time